2010-ад оны ихэнх үед Солонгосын санхүүгийн салбарт нэгэн асар том луурын хэрэг сөхөгдөж эхэлсэн бөгөөд энэ хэрэг нь энгийн нэг залилан биш, харин олон мянган хүний амьдралыг шууд сүрүүлсэн хэмжээний зохион байгуулалттай схем байлаа. Уг хэрэг толбогдсон хүмүүсийн нэг нь тухайн үед бараг танигдаагүй, харин хожим нь Хар тамхины хаан гэж нэрээр олон танигдах Пак Фан Ёл байлаа. Тэр анх загасны бүтээгдэхүүн борлуулдаг компани захирлаар ажиллаж байсан, гаднаас нь харахад жирийн бизнес эрхлэгч мэт хүн байсан ч санхүүгийн пирамид хэлбэрийн IDS Holdings гэх байгууллагад элснээр түүний амьдрал огцом мөр чиглэл рүү эргэсэн байдаг. Энэ байгууллага 10,000 гаруй хүнээс нийт 1,80 гаруй вооны татан төвлөрүүлж, бодит хөрөнгө оруулалт хийхгүйгээр мөнгийг нь эргэлдүүлж ашиг олж байгаа мэт дүр үзүүлж байсан нь эцэстээ задран унсан. Мөрдөн шалгах ажиллагаа ойртож оролцогчид баригдаж эхлэх үед Пак Фан Ёл аль хэдийн зогтох төлөвлөгөөгөө боловсруулсан байсан бөгөөд тэр Солонгосоос гарч Филиппинд рүү явсан. Энэ нь ердийн нэг удаагийн зогтолт биш, харин дараагийн шатны гэмт хэргийн эхлэл болж хувирсан байлаа. Тухайн үед Филиппин улс нь олон солонгосчуудын хувьд бизнес эрхлэх, мөн хууль сахиулах сул орчныг ашиглах боломжтой газар гэж тооцогдож байсан. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийг татдаг орчин болсон байлаа. Филиппинд очсон хоноо тэр өөрийгөө шинэ хүмэд харагдуулахыг оролдож, казинотой холбоотой бизнес эрхлүүлсэн. Гаднаас нь харахад хөрөнгө мөнгөтэй, боломжийн амьдралтай нийгэмд харагдаж байсан ч үнэндээ тэр хуучин арга барилаа орхисонгүй, харин улам гүнзгий илүү аюултай хэлбэрт шилжсэн байдаг. Түүний ойр хүрээлэлд орж ирсэн хүмүүс ихэнхдээ Солонгостой асуудалтай, мөнгөний хэрэгт холбогдсон эсвэл зогтож ирсэн хүмүүс байсан нь санамсаргүй биш. 2016 он бол түүний амьдралын мэргэлтийн жил. Яг энэ үед Солонгос 150 тэрбум вооны залилангийн хэрэгт холбогдоод зугтсан 3 солонгос хүн Филиппин рүү ирж түүний санал болгосон аюулгүй орогнох байранд орсон. Эхэндээ энэ нь харилцан ашигтай холбоо мэт харагдаж байсан ч бодит байдал дээр итгэл, мөнгө, ашиг сонирхол гурав зөрчилдөж эхэлсэн нь энэ хэргийг зүгээр нэг маргаан биш, харин санаатай аллагад хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн. Пак Фан Ёл эдгээр 3 хүнийг өөрийн казинод хөрөнгө оруулахыг санал болгож, тэд ч түүний үгэнд итгэн 30 сая песо буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 7 тэрбум төгрөгийн хэмжээний мөнгийг оруулсан. Гаднаас нь харахад бизнесийн хилэлцээр мэт боловч үнэндээ энэ нь хяналтаа алдаж эхэлсэн харилцааны эхлэл байлаа. Учир нь хөрөнгө оруулалтын дараа ашиг мөнгөний урсгалт хуваарлалт дээр маргаан үүсэж эхэлсэн бөгөөд энэ үед Пак Фан Ёл аль хэдийн өөр шийдэл бодож эхэлсэн байв. Түүний хувьд энэ асуудлыг хууль ёсны аргаар шийдэх боломж байгаагүй. Учир нь өөрөө ч хууль зөрчиж явсан хамтрагчтан ч адилхан нөхцөлд байсан тул цагдаад хандах, шүүхэд очих гэх мэт сонголт байхгүйсэн. Ийм орчинд хүчирхийлэл хамгийн амархан гарцуулдаг нь олон улсын гэмт хэргийн нийтлэг дүр зурагтай яг таарч байлаа. 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө тэр аль хэдийн шийдвэрээ гаргасан байлаа. Энэ бол гинтийн уур хилэнгийн үйлдэл биш, харин урьдчилан төлөвлөсөн үе шаттай хэрэгжсэн аллага байсан. Тэр хохирогчдыг гар буугаар сүрдүүлж, гар хөлийг нь баглаа боодлын туузаар хүлж, ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгосны дараа тэднийг машинд суулган, хотын захын чихрийн нишингийн талбай руу авч явсан нь тухайн газрыг урьдчилан сонгосон болохыг илтгэдэг. Талбайд очоод 3 хөрөнгө оруулагчийг нэг нэгээр нь буудаж хөнөөсөн ба бүх сум толгой хэсэгт чиглэсэн байсан нь энэ үйлдэл ямар ч эргэлзээгүй, шууд устгах зорилготой байсныг харуулдаг. Аллага үйлдсэний дараа тэр мөнгийг нь авч уул мөрөө баллахыг оролдсон ч цогцыг нь санаандгүй байдлаар олсон тариачны мэдээлэл бүх төлөвлөгөөг нь нурааж унахсан. Энэ мөчөөс эхлэн Пак Фан Ёлын амьдрал дахин нэг шат ахиж, зогтөгч гэмт хэрэгтнээс олон улсын хэмжээнд 90 сурвалжлагдаж эхэлсэн хүн болж хувирах болно. Чихрийн нишингийн талбайгаас 3 цогц олдсон тэр мөчөөс эхлэн хэрэг энгийн нэгэн аллага биш гэдэг нь маш хурдан тодорхой болов. Хохирогчид бүгд Солонгос иргэн байсан нь энэ хэргийг шууд олон улсын анхааралд оруулж, Филиппиний цагдаа нар дангаараа биш, Солонгосын мөрдөн байцаагчтай хамтарсан ажиллагааг эхлүүлэхэд хүргэв. Хэвлэл мэдээлэлд гадаадад оргон зугтсан солонгосчууд хоорондоо нэгний алсан хэрэг хэмээн цацагдж байлаа. Пак Фан Ёл хэрэг гарснаас хойш шууд зугтсан. Тэр өмнө нь санхүүгийн луйвраас мултарч чадсан туршлагатай байсан учраас энэ удаач мөн адил удаан хугацаанд баригдахгүй явна гэж тооцоолсон байх магадлал өндөр байдаг. Тэр байраа сольж холбоо харилцаагаа тасалж ойрын хүрээллээ хүртэл цөөлсөн ч тухайн үед технологийн мөрдлөг ялангуяа гар утасны байршил, холбоо сүлжээний анализ аль хэдийн хангалттай хөгжсөн байсан нь түүний хөдөлгөөнийг бүрэн нуух боломжийг хааж эхэлсэн. Хамтарсан мөрдөн байцаалтын баг түүний өмнөх санхүүгийн хэрэг Филиппинд хийж байсан бизнес. Мөн ойр харилцаатай байсан хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн нь энгийн иргэн сурвалжлалт биш, харин олон давхар мэдээллийг зэрэгцүүлж шалгасан ажиллагаа байлаа.
Хинтээ уулзсан, хаана байрлаж байсан, ямар утас ашиглаж байсан зэрэг жижиг деталь бүрийг холбож ихснээр түүний байршлыг аажмаар нарийсгаж чадсан байна. Эцэст нь 2016 оны 11-р сард хэрэг гарснаас 37 хоногийн дараа түүнийг Манила хотын нэгэн зочид буудалд нуугдж байхад нь баривчилсан. Баривчилгаа нь гинтийн шуурхай явагдсан. Учир нь ийм төрлийн сэжигтэн дахин зогтох эсвэл зэвсэг ашиглах эрсдэл өндөр гэж үздэг тул шууд хүч хэрэглэн хяналтандаа авсан байдаг. Энэ мөчөөс эхлэн түүний хувьд анх удаа бодитоор хоригдох зам нээгдэв. Баригдсныхаа дараа тэр анханасаа хэрэгээ бүрэн хүлээсэнгүй, тодорхой хэсгүүдийг үгүйсгэж заримыг нь бусдад тохох орлого хийсэн. Энэ нь урьдчилан төлөвлөсөн гэмт хэрэгт оролцогчид баригдах үедээ нийтлэг ашигладаг тактик бөгөөд цаг хожих, нотлох баримтын чиглэлийг өөрчлөх зорилготой байдаг. Гэхдээ 3 хүнийг буудан хөнөөсөн хэрэг дээр үлдсэн улмөр мөн хамсаатан Кимийн мэдүүлэг зэрэг нь түүний оролцоог хангалттай баталж байсан. Филиппинд түүнийг хорих явц энгийн нэг хорих ангиас илүү төвөгтэй байсан. Учир нь тэр гадаадын иргэн. Мөн олон улсын анхааралд орсон хэрэгтэн байсан тул анхандаа гадаадын иргэдийн хорих төвд байрлуулв. Энэ газар нь шорон шиг хатуу хамгаалттай биш, харин түрүү хугацаанд саатуулах зориулалттай. Харьцангуй сул хяналттай орчин байсан нь хожмын үйл явдлын эхлэл болох болно. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 6-нд тэр энэ сул талыг ашиглан анхны орголтоо хийсэн нь гинтийн биш. Харин боломжийг удаан ажиглаж хамгаалтын сул үеийг олж харсны дараа хэрэгжүүлсэн үйлдэл байлаа. Ийм төрлийн оролтонд ихэвчлэн дотоод мэдээлэл эсвэл хамгаалтын хувийн сул талуудыг мэдэх шаардлагатай байдаг тул энэ нь түүнийг зүгээр нэг хоригдол биш, харин нөхцөл байдлыг маш сайн ажиглаж, ашиглаж чаддаг хүн гэдгийг харуулсан. Оргосны дараа тэр дахин нуугдж эхэлсэн ч энэ удаа өмнөхөөс илүү хүнд нөхцөлд байсан. Учир нь аль хэдийн олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдаж, зураг, нэр мэдээлэл нь нийтэд илүү болсон байсан тул хаач удаан хугацаанд нуугдах боломж багассан. Мөн өмнөх холбоо сүлжээнч түүнээс уруух эрсдэлтэй болсон байсан нь түүний хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлв. 3 сар орчим оргон зайсны эцэст тэр дахин баригдав. Энэ удаагийн баривчилгаа түүний хувьд илүү хатуу нөхцөл рүү шилжих эхлэл болсон. Учир нь анхны орголтын дараа түүнийг илүү өндөр хамгаалалттай шорон шилжүүлж, зөвхөн аллагын хэрэг биш, мөн хар тамхины холбогдлолтой шин сэжиг нэмэгдэж эхэлсэн нь мөрдөн байцаалтыг улам өргөжүүлв. Энэ үеэс эхлэн Пак Фан Ёлын амьдрал зөвхөн нэг удаагийн аллага үйлдсэн гэмт хэрэгтэн биш, харин шорон доторч нөлөөллөө хадгалж, шин төрлийн гэмт хэрэг рүү шилжих зам руу оруулна. Түүний дараагийн ахлах мууд нь энгийн хоригдлын амьдрал биш, харин шорон доторх даалд сүлжээ, мөнгө, нөлөө хэрхэн ажилтгийг ашигласан илүү том систем рүү орж байгааг илтгэж байсан. Филиппиний зарим шоронгуудын бодит байдал нь гаднаас төсөөлдөг шиг хаалттай хяналттай биш, харин мөнгө нөлөө хоёр хосолсон үед дотоод дэг журам нь өөр хэлбэрээр ажилдаг орчин байдгийг энэ хэрэг тод харуулдаг. Түүнийг хожим нь Пампанга мужийн шоронд шилжүүлсэн бөгөөд энэ газар нь аль биесээр хатуу дэглэмтэй гэж тооцогддогч бодит байдал дээр хоригдлуудын дунд мөнгөтэй холбоотой хүмүүс илүү давуу байр суурь эзэлдэг. Мөн илүү эрх чөлөөтэй хөдөлж чаддаг тогтолцоо бий болсон байсан бөгөөд Пак Фан Ёл ийм орчныг маш хурдан ойлгож өөрийн талд ашиглаж эхэлсэн нь дараагийн үйл явдлуудын үндэс болсон. 2019 оны 10 дугаар сард түүнийг шүүх хуралд оролцуулахаар шоронгоос гарган ойролцоох Тарлак мужийн шүүх рүү хүргэж явах үед тэр дахин оргон зайллаа. Энэ удаагийн орголт анхны тохиолдлоос илүү зоригтой, илүү зохион байгуулалттай байсан. Учир нь шүүхийн тээвэрлэлтийн үе гэдэг нь харьцангуй өндөр хамгаалалттай байх ёстой нөхцөлтэй. Ийм үед оргоно гэдэг нь дотоод мэдээлэл эсвэл хамгаалтын сул талд маш сайн бэлтгэгдсэн байсныг харуулдаг. Тэр дахин 1 жилийн турш баригдалгүй явж чадсан ч энэ хугацаанд түүний хөдөлгөөн улам нарийсч олон улсын хамтарсан ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан тул 2020 оны 10 дугаар сард тэр эцэст нь дахин баригдсан. Энэ удаа түүнд дахин оргох боломж олохгүй байх нь эрх баригчдын гол зорилго болсон. Шүүх ажиллагаа үргэлжилсний дараа Пак Фан Ёлд Филиппинд нийт 60 жилийн хорих ял оност нь тухайн хэрэг хэр ноцтой мөн олон удаагийн орголт, нэмэлт гэмт хэрэгүүдийг хамтд нь авч үзсний үр дүн байв. Энэ үеэс эхлэн тэр аль биесээр урт хугацаанд хоригдох ёстой хүн болсон ч бодит байдал дээр түүний амьдралд ердийн хоригдлын шиг байсангүй. Түүнийг байрлуулсан Нью Билибит шорон нь Филиппинд хамгийн том, хамгийн нэртэй хорих байгууламжуудын нэг боловч энэ газар мөнгө, авилга, дотоод бүлэглүүдийн нөлөө ихтэй гэдгээрээ алдартай. VIP хоригдол гэх ойлголт бодитоор оршдог, мөнгөтэй хүмүүс тусдаа орчинд амьдардаг. Хоол хүнс, хувцас, электрон төхөөрөмж хүртэл чөлөөтэй ашиглах боломжтой байсан нь олон улсын шүүмжлэл дагуулж байсан.
Харин Пак Ван Ёл энэ орчныг ашиглаж эхэлсэн бөгөөд гар утас олж авч гаднах ертөнцтэй холбоогоо таслаагүй төдийгүй улам идэвхжүүлсэн нь түүнийг зүгээр нэг хоригдол биш, харин шорон дотроос үйл ажиллагаа явуулж буй зохион байгуулагч болгож хувиргасан. Тэр Telegram дээр Чонсэгэ буюу Дэлхий даяар гэсэн нэрийг ашиглан хар тамхины сүлжээтэй холбогдож, Солонгос руу хар тамхи нийлүүлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Энэ нь энгийн жижиг наймаа биш, харин олон шат дамжлагтай нийлүүлэлт түгээлтийн сүлжээ бүхий систем байсан. Шорон дотор сууж байгаа хүн ийм хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадна гэдэг нь тухайн орчны сул талыг маш тод харуулдаг. Энэ сүлжээгээр дамжин орж ирсэн хар тамхи нь Vatican Kingdom гэх нэртэй Солонгос дахь томоохон нийлүүлэлтийн сувгаар тархаж байсан. Telegram дээр төвлөрсөн энэ төрлийн сүлжээ нь уламжлалт гэмт хэргийн бүтцтэй харьцуулахад илүү нууцлаг, мөрдөхөд хүндрэлтэй, хэрэглэгчтэй шууд холбогддог онцлогтой байсан нь хууль сахиулах байгууллагуудад шинэ төрлийн сорилт болж байлаа. Хамгийн анхаарал татсан зүйл нь тэр зөвхөн хар тамхи нийлүүлэхээс гадна шорон дотор тансаг амьдралтай байсан тухай мэдээллүүд байсан. Хоол хүнс хувцснаас эхлээд хувийн харилцаа хүртэл хязгаарлагдахгүй, гаднаас хүмүүс дуудан уулзах боломжтой байсан гэх баримтууд ил болж эхэлсэн нь олон нийтийн дургуутслыг хүчтэй өдөөсөн. Энэ үед Пак Ван Ёл хууль ёсны дагуу хоригдож байгаа хүн биш, харин шоронг өөрийн үйл ажиллагааны нэг хэсэг болгож ашиглаж байгаа этгээд болоод байсан. Энэ нь эцэстээ Солонгосын засгийн газрын төвшөнд анхаарал татаж, түүнийг эх орондон шилжүүлэх асуудал улс төрийн төвшөнд яригдах шалтгаан болсон юм. Солонгосын тал олон жилийн турш түүнийг шилжүүлэн авахыг оролдож байсан ч Филиппиний хууль эрх зүйн процесс, ял эдэлж байгаа нөхцөл зэрэг шалтгаанаар энэ нь удаашрж байсан. Зөвхөн түүний шорон доторх хар тамхины үйл ажиллагаа ил тодуулж, олон нийтийн анхаарал дахин орсноор энэ асуудал хурдсаж эхэлсэн. Эцэст нь хоёр улсын дээд түвшний уулзалтын дараа олон жилийн орлогын үр дүнд 48 настай Пак Ван Ёлыг Солонгос шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ нь Пакийн хувьд дахин нэг эргэлтийн цэг болсон, энэ удаа зүгтах, нуугдах боломжгүй. Харин өөрийн эх орондоо шүүхийн өмнө зогсох бодит үе эхэлж байлаа. Ингээд энэ дугаар нийтлэгдсэн өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Инчоны олон улсын нисэх буудал дээр нэгэн хүн энгийн хоригдол шиг бууж ирсэн ч үнэндээ тэр ардаа 10 гаруй жилийн турш үргэлжилсэн заллан аллах орголт хар тамхины сүлжээний бүхэл бүтэн түүхийг авчирсан Пак Ван Ёл байлаа. Энэ мөчн түүний хувьд анхудаа зүгтах боломжгүй, харин хийсэн бүх үйлдэлийнхээ үр дагаврыг эх орондоо хүлээх бодит эхлэл боллоо. Филиппинд 60 жилийн ял сонссон ч түүнийг Солонгос шилжүүлсэн нь нэг утгаараа ял дууссан гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ шинэ мөрдөн шалгах ажиллагаа эхлэх нөхцөл болсон. Солонгосын хууль сахиулах байгууллагууд түүнийг хүлээн авмагцаа шууд байцаалт эхлүүлж, зөвхөн 2016 оны 3 хүний аллагаар хязгаарлагдахгүй, харин санхүүгийн ловер, олон улсын хар тамхины сүлжээ, шорон доторх үйл ажиллагаа зэрэг бүх холбоосыг дахин задлан шинжлэхээр болоод байна. Солонгос түүнд ямар ял оноох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа ч энэ нь энгийнэг хариулттай асуудал биш. Учир нь тэр Филиппинд аллага үйлдсэн, тэнд ял авсан. Мөн тэнд ял эдэлж байсан хүн. Гэхдээ нэгэн зэрэг Солонгосын иргэн Солонгос нөлөөлсөн хар тамхины сүлжээ ажиллаж байсан тул Солонгосын хуульд дахин хариуцлага хүлээлгэх боломжтой. Ялангуяа хар тамхины импорт, түгээлт, санхүүгийн гэмт хэрэг зэрэг нь тусдаа яллах үндэслэл болдог. Энэ хэрэг нөгөө талаас нэг чухал зүйлийг харуулдаг. Олон улсын орчинд үлдэгдсэн гэмт хэрэгт оролцсон хүн хэдийн хугацаанд зүгтж, орголт хийж нөлөө ашиглаж байсан ч эцэстээ хууль эрх зүйн системүүдийн хамтын ажиллагаанаас бүрэн мултрах боломж бараг байдаггүй. Энэ нь удаан хугацаа шаардаж болох ч төсвөлд нь хариуцлага зайлшгүй ирдэг гэсэн бодит жишээ болж байна. Мөн энэ хэрэг шорон гэдэг ойлголтыг ч өөр өнцгөөс харуулсан. Олон хүн шоронд орвол бүх зүйл дуусна гэж боддог ч зарим орчинд эсэргээрээ шинэ боломж нээгддэг. Хэрвээ систем сул байвал гэмт хэрэгтэн дотор нь орсон ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байдаг нь энэ кейсээр тодорхой харагдсан. Энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш, харин системийн сул тал хэрхэн аюултай үр дагаварт хүргэж болохыг харууллаа. Эцэст нь 48 настай Пак Ван Ёлын түүхийг нэг өгүүлбэрээр дүгнвэл энэ бол гинтийн муу хүн гарч ирсэн түүх биш. Харин аажмаар хэл хязгаар алдаж өөрийгөө хянах чадвараа алдсаар эцэст нь бүхэл бүтэн гэмт хэргийн сүлжээний төв төрсөн хүний түүх. Эхэндээ зөвхөн мөнгөний төлөө хийсэн шийдвэрүүд нь сүүлдээ хүний амнаас олон улсын хар тамхины сүлжээ. Мөн шорон доторх нөлөөлөл хүртэл хурж өргөжсөн нь энэ хэргийг зүгээр нэг аллага биш, харин орчин боломж хүний сонголт гурав нийлбэл ямар хэмжээнд хүрч болдгийг харуулсан бодит жишээ болгон үлдээж байна.